За бүгдээрээ сайн уу? Бичлэгэндээ тавтаа морил. За өнөөдрийн бичлэг нь бид хоёртой зөв бэлэн болцгоо гэсэн бичлэг байгаа. За тэгээд ингээд хэдүүлээ. Би өнөөдрийн бичлэгэндээ нэр unboxing хийсэн. Тэгээ бас нэг зарим нэг шинэ бас бүтээгдэхүүн авсан. Тэгээд тэрийгээ тушаад бас тэгээд та нартай хуваалцсан юм уу гэж бодож байна. Яасан бэ? Тэв юм. Яаж зүрх явлаа гинэ. Явдаг л. За тэгээд хэдүүлээ ингээд бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн эхлээд хэдүүлээ би одоо нүүрэн дээр чигшүүлэгчээ түрхсэн байгаа. Тэгээд би нөгөө нэг шинээр юм авсан гэдээсэн нарны тос авсан байгаа. Хадаанаас. За тэгээд энэхүү тосыг одоо хэрэглээ. Энэ суурьнд нарны тос, миний нарны тос дууссан болохоор дахиад нэг шинэ хадаанаас туршиж үзэх гээд ийм тос авсан. Энэ болохоор нөгөө юу юм бэ лээ? Тослог тэмцвэржүүлэгч тосл. Өдрийн турш тослогийг барьдаг нарны тос гэсэн. Тэгээд мэдээж миний тослог арьсанд ямар шүү байх нь уу хэвдүүлээ үзцгээе. Бас нарнаас хамгаалчихж байгаа гэдэг. Тийм болохоор юм хоёр үйлчлэгийг ингээ багтаасан болох надад амар таалагдав. За мэдрэгдэж байгаа нь бол тосон биш усан суурьтай юм байна. Цагаан хөтөлбөр тос шиг харагдаад байсан. За нарны тосоо түрхсэн. Одоо хэдүүлээ праймераа түрхнэ. За миний хувьд өнөөдөр ашиглаж байгаа праймер бол энэ Smashbox Cosmetics-ийн праймер байна. За праймераа түрхнэ. За праймераа жоохон шингээгээд Чишээ суух юм уу? За жоохон шингэчлээ. Одоо юугаа түрхье? Фаундейшн түрхье. За өнөөдөр миний хэрэглэж байгаа фаундейшн бол Fenty-гийн Pro Filter гэдэг soft matte foundation байгаа. За өнөөдрийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг та нар мань харсан байгаа. Миний өмнөх видеонууд дээр харсан байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ хэдүүлээ туршиж үзье. Тэр бичлэгээр би яг бүгднийг туршаад та нартай ямар байгааг нь хэлээгүү. Тийм болохоор одоо яг хамтдаа үзье. Кремийн спонжор уусгаад за энэ кремний орлоор надад бол маш их таалагдж байгаа. Яагаад гэвэл тийм нэг амар хүнд мөнд бол биш гэсэн мөртлөө бас өөг сайн дараад өгдөг. Тэгснэ тийм нэг гоё бүрхүүл үсгдэг. Та нар маань хэрэглэж үздэг үтсэн охтод мэдж байгаа. Ялангуяа бид шиг тийм ойлгомж тослог арьстай тийм ингээл юм жоохон өдрийн 2 цаг магийн дараа ингээд тос ялгараад будгийн жоохон цогцолчгаад байдаг штеп. Яг тиймэрхүү арьстай охтууд бол дажгүй юм байна лээ. Гэтэ бас бүр амар тослог байдаг штеп. Тийм охтуудад бол бас жоохон бас арай сул санагдаж магадгүй. За крем түрхий болчихлоо. За одоо хэдүүлээ. Консилеруудаа тавиад. За Maybelline-ийн ийм консилер байгаа. За анх удаа туршиж үзэх гэж байна. Анх удаа штэ би юусоо үзээгүй. Нэр сон сайхан ярил. Сон сайхан юу байна вэ гэхээр би ойр дайгуу завгүй байгаа гэ Instagram дээр бас зураг мөрөд стори оруулж чадахгүй байггүй удаж ийн. Тэгээд учир нь би нөгөө магистрийн зэрэг хамгаалах магистрт сууж байгаа. Тийм болохоор бас олон
нэг олон жилийн дараа суугаагүй ч гэсэн бас амар хичээл ном үзээгүй удсан байна. Тэгээд надад бас айгүй гоё таалагдж байгаа, айгүй гоё тийм урамтай байгаа. Миний яг сурж ирсэн үеэс шал ондоо болсон санагдсан. Надад бүх юм онлайнаар болсон. Яг нэс ковидтэй холбоотой л ах л та. Гэхдээ онлайн бүх юм онлайн, хичээл нь онлайнаар ороод даалгавар бүх юм нь онлайн болсон. Онлайн орчинд ингээд сурч хөгжих боломжтой болсон. Тэр нь бүр амар таалагдж байгаа. Хаанч үсэн гэсэн чи өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хизээж оройтхгүй, хизээж нас чинь хөгжихгүй, залуудахгүй хаанч үсэн болно гэх мэтлэн бүр амар тийм боломжтой одоо үед. Ерөнхийдөө би мэдлэг боловсрол дээшлүүлэх тал дээр айгу байнга суралцж явахыг хүсдэг. Ер нь тэр тал дээр айгу үлэн зантай хүн. Тэгээд одоо яг миний сууж байгаа магистрийн зэрэг сургалт бол өөр өгөөжтэй. Тэгээд нэг их амар бүр амар олон цагийн техникийн сургалтанд сурахгүй гэх мэтлэн маш ингээ ажлынхаа хажуугаар хийж болохоор. За та нар юу хийж ийн одоо энэ 9 сар гарсан бүгд өөрсдийнхээ юм хийгээд явж байгаа байх. За ийм болсон байна. За одоо гэрс сүдрийн тавья. За өнөөдөр миний ашиглах тосон сүдэр бол Fenty ийм сүдэр байгаа. Яг одоо энэ Fenty Beauty-гийн кремийн тэгээд бас энэ консилер, гэрэл сүдэр гэх бүх юм ингээд хамтдан тавьчих юм бол тийм full coverage баг үүсгэж тийм билээ. Би одоо энэ эднэрийг хэрэглээд ерөнхийдөө сар болж байна. Тэгээ надад ер нь тэгс нэгдэт байгаа. Ер нь бол маш таалагдж байгаа гэж хэлж болно. Сая жоохон техникийн асуудал гарлаа. За тэгээ сүдрээ уусгаад хатгаас ном сүдрээ уусгачлаа. За одоо дараагийн юм бол powder. Powder тавьцгаая. Түрүүн хэдүүлээ юу ярьж илаа сургууль хичээл ярьж ирсэн шүү дээ. Нөгөө нэг яг онлайн сургалт гэдэг тэгэнгүүт өөстөө за надад ихгүй шүлэг цагийг гарах нь мархан тэгэл баярлаад байсан би чинь. Тэгсэн чи үгүй юм бэ шал эсэргээр онлайн байх тусмаа бүр маш их хийх юмтай. Тэгээ бүр ингээд маш их судлах юмтай гэдэм билээ. Тэгээ баг ингээд онлайнаар орж байгаа мөртлөө баг надаа ингээд хоны 24 цаг ингээд хөрөлцөхгүй. Тийм амар их даалгавар өгдөг. Тэгээ яаж нөө магистрийн төвшнийг болохоор илүү агсан төвшний мэдлэгийг олох үүднээс өөр хуваараа тэрхүү мэдээллүүдээ бүгднийг уншиж судлах ёстой. Тэгэл амар завгуудыг амар хачаалтай байсан болохоор өнөөдөр би тэр бүгднийг хойш нь тавиад ингээд өөрийнхөө видеого бас өөрийнхөө нүрийг бодох гад арай сэтгэл санаагаа сэргэх үднээс энэхүү видеог хийж байгаа. Тийм болохоор та нар маань бас чөлөө цагаараа бас арай өөр юм бас хийгээд үзээд үзэх ч юм уу хийх ч юм уу гэх юм. Жохон ингэж авахгүй бол бас жохон стресстэй юм билээ. За тийм байна. За хэдүүлээ дараа нь одоо нүр юугаа хөмсгөө бодно. Хөмсгний савнгаараа бодно. Гэтэ арай өөр бүгднгийн ингэж дээш нь бол босохгүйгээр зөвхөн уртлын хэсгийн дээш нь босгож бодно. Өнөөдөр хөмсгний савнгийн талаар өмнөх бичлэгэн дээр нэлээд сайн хамт хэлж өгсөн. За гэл авч агаад одоо энэ гэлээрээ сүүлийн төгсгөлийг бодчихно. Гэрчтэй болчихлоо. За одоо хэдүүлээ нүдээ будъя. За миний өнөөдөр ашиглаж байгаа нүдний праймер бол энэ Smash Box-ийн. За энэс тэмдэг авч агаад нүдэндээ түрхэд. За одоо өнөөдөр хэдүүлээ гоё намрын тийм бодол гэх юм уу? Намрын гоё шаргал тий
Би хамраа өндөрлөх юм хандсан биш хамраа гэсэн. Хамраа би ерөнхийдөө юм хураас өдрийг өндөрлөх дуртай. Хамар тослогдоод байдаг болохоор тосон сүдэр тавих жоохон дурггүй. За одоо нүдэндээ болохоор хэдүүлээ гоё бор шаргал өнгийн тэн тавина. За төгсгөл хэсэг дээр тавилаа. Төгсгөл хэсэг дээр. За өнөөдөр ямар тэн ашиглаж байгаа вэ гэхээр энэ саалтрыг энэ бор өнгийг ашиглаж байна. За нүднийхээ сүүл хэсэг дээр тавилаа. Одоо уртлын хэсэг дээр тавина. За ерөнхийдөө нэг ингэс хийгээд яг энэ голд нь жоохон зай үлдээгээд одоо болохоор ийм шаргал өнгийн сата тэн аваад за тийм шаргал өнгийн тэн авлаа. За тэгээ саяны үлдээсэн голынх дээр тавьж өгнө. За иймэрхүү. Нөгөө нэг өлөг болсон яг ийм уртал дээр зан саа тавьдаг тэрийг арай өөр олгоод ингэж бас тавьж болдсон шүү. Тонор маань тушаад зэрэг. За нүднийхэн тэнийг тавьцаа. Гимрхүү харагдаж. За одоо энэ дээрээ хэдүүлээ гоё контур тавиад өгье. За би контур бас хадаанаас нэг контур авсан. За хэдүүлээ контур. Би контрыг одоо өнөөдөр яаж тавьмаар байна вэ гэхээр жоохон ингээ нүдийг гоё уртаар дуусан юм хөвгт тэгээд тийм жоо зөвхөн контр тавьмаар байна. За юм байна. Окей. Тэг контр маань болсон байдгийг. За одоо хэдүүлээ сормуусаа наагаад сормуусаа будаад за өнөөдөр хэдүүлээ би өмнөх бичсэн дээр яажсан бас нөгөө тал сормуусаа наах гэж байна. За сормуусаа наачлаа. За өнөөдөр миний ажлын сормуусны яд болохоор энэ клинкийн маскара баг гэдэг юм сормуусны бодог. Энэ сормуусны бодогтой ч юм билээ. Буухгүй. Тэг сайн тэргэлдэг. За нүд маань юм байна. За одоо хэдүүлээ хацраа өнгөлтгөө. За хацраа өнгөлтгч бас хадаанаас нэг ийм хацраа өнгөлтгч авсан. За миний хацраа өнгөлтгч дуусаа тэгээд энэ ганц байгаа хацраа өнгөлтгч нь болохоор саатай. Нэлийн ерөнхийд том саатай тэгээд одоо таалагддгүй. Тэгээд энийг туршиж үзэхээр авсан байгаа. Энэ нь болохоор нэг тийм ягаанчим шиг тийм юу өнгөтэй. Тоорны өнгөтэй. Hot sex өнгөтэй. За. Амар тод гард юм байна. Oh my god. Элэ яган болцсон уу? Юу яаж миний үгүй. Oh my god. Тэ аим гоё юм гэдэг юм. Амар тод гард юм би. Өөөстө шунталтай авчлаа. За, ерөнхийдөө бодолт маань дуусаад тэгээ би бодлондоо тохируулаад энэ пижак хөмсчлөө. За, одоо хэдүүлээ уруулаа гүйцээж будаад тэгээ ерөнхийдөө өнөөдрийн миний видео дуус шатанда орж байна. За, өнөөдрийн уруулаа будах байгаа бодог маань болохоор бор өнгийн юм саатай юу байгаа? Глоз байгаа. За, ерөнхийдөө өнөөдөр гэлэлзэж хятхансан л амтан гархан дээ.
За жоохон юу тавьчих. Хайлайт тавьчих. Хайлайтаа бас нэг жоохон шаргал өнгөтэй байна. Окей. За чинхэн босно байдгийг. За. Өнөөдрийн энэхүү видео таалагдсан байх гэж найдаж байна. Яг би бас видео хийгээд, мейкап видео хийгээд YouTube дээр хийж гиснээс хойш яг ингээд мейкапын видеороос нэг хийдгүн байлээ. Тэрнээсээ халиад бүр шаал ондоо юмнууд хийгээд яваад тэгээд одооноос эхлээд яг ерөнхийдөө бас мейкап туториалууд тэгээд ерөнхийдөө YouTube видеонууд хийх төлөвлөгөөтэй байгаа. Яг анх хэлсэн зорилгоос шаал эсрэг өөр юм руу саллалаад явцсан. За тэгээд цаашийнхаа бичлэгтээ цуг байгаарай. Тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк дараад subscribe дарахаа мартаваа. За энэ удаагийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Энэ хажууд гарч байгаа миний бусад бичлэгүүдийг бас үзээрэй. Тэгээд таалагдах юм бол subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.